Шудраг ёс ба сурлагын өсөлтөө. Бүгд ардмир л үлдсэн байх шүү. Яа, ирчих шиг одоо юу юм бэ? Бэлгийн насанд очлаарай. Гэтэ ганцхан юм хэлсэн. Хэрвээ саяын тохиолддог шиг хоёр сонголт гарчсан бол та нар алийг сонгосон бэ? За магадгүй үнэнгээ хэлэх. Та бүр ихэнх хүн нь баг их оноотой хэсгийн сонголтыг сонгосон баг. Гэтэ бид нар бүгд үргэлж содрог байх ёстой. Яг гэж юу? Шудраг байх нь хүмүүсийн хооронд итгэлцэл бий болгож нэг юм илүү зөв тайван бодлого учраас бид шудраг байх ёстой. Мөн шудрагс гэдэг нь хэнийг ч ялгарлахгүйгээр хөдөлмөрийг нь үлдэж зөвийг зөв, буруу гэж хэлж чаддаг байгааг хэлнэ. Энэ одоо яг үнэ хэлж байгаа юм байна. Зүгээр өчөж олон бах та энэ одоо. За багш надад бидал комментиг хамгийн сайхан маяг татсан шүү. Бүгдийг хэлээрэй. За бүгдээ бидал тавь. За бүгдийг мандах гэсэн юм. Гэхдээ хамгийн сайхан назаа юм байна. Азад өөрчлөлт өгөх гоё ч юм уу? За нэг бодлого үлдлээ. Нэг хин самбартаж болох бай. Хин нэгнийг хуурч авсан амжилт хязгаарч бахархал болдоггүй. Түүнтэй адил сурлагын өсөлтөө биднийг өсгөх ёстой. Харин шудраг бус байдал биднийг амжилтаас үргэж хойш татаж унагадаг юм шүү. За багш надад бидал түмэн тэгээд хамгийн сайхан маяг татсан шүү. За багш нь бидал таасан. Уусаа барал цаацаа. Шудраг ёс ба сурлагын гар салганах